Бурхны хаанчлал ба хүүхдүүд гэсэн энэ сэдвээр өнөөдөр та бүхэнтэй хуваалцаж байна. За энэ сэдвийг яагаад хуваалцаж байгаа вэ гэхээр зэрэг өөрсд Монгол чуулганд бид 2026 оныг хүүхэд өсвөрийн төлөөх жил болгож тунхаглаж байгаа. Өнгөрсөн жил бид нар ямар жил байлаа? 2025 он илгээлтийн жил байсан тий. Тэгээд бидний дундаас нэг илгээлтийн гэр бүл явсан тий, амгаа альмаа манд яваад налаахад байсан. Тэгээд бас улаастай руу бас төрөө эстер маань илгээглээ гэх мэлсэн тий. Ингээд тэгээд бас бид хэд хэдэн удаа сайн мэдээний илгээлт хийж бас орон нутгуудаар газар нутгуудаар явж сайн мэдээ тунхаглаж ирсэн санаж байна. За мэдээж бид нар одоо ингээ энэ жил илгээлт хийхгүй гэсэн үг үхэхэд биш, илгээлтээ мэдээж хий. Гэхдээ энэ илгээлтэн дотор хүүхдүүдэд татан оролцуулах, залуучуудад татан оролцуулах, өсвөр үеэ тэднийг өөрчлөлт биелдэг, тэднийг хувь тавилан дуудахад нь оруулж өгөх тийм үү. Тэдэнтэй хамт хамдрах, тэднийг хүлээн зөвшөөрөх, хүлээж авах гэдэг энэ чиглэлийн дагуу өнөөдрийн сургаал маань явагдах юм байгаамаа. Бүгдээрээ хамтдаа залбираад эхлэе. Эзэн үгээ айдаач гэдэг бүгдээрээ зүрх сэтгэлээ энэ үгэн зориулан нээцгээе. Тийм ээ эзэн, тэгээд таны үг хизээч өнгөрөн одохгүй. Тэгээ бид 20 жилийн өмнө уншиж байсан ч энэ үг хүчинтэй. Өнөөдөр дахин уншиж сонсож байгаа ч энэ үг хүчинтэй хэлээ гэсэн юм. Тэгээ бид энэ үгээр өнөөдөр дахин урам зориг авч, чиглүүлэг авч, залруулга авахыг хүсэж байна. Таны хүүхдүүдийн төлөөх зүрх сэтгэлийг өнөөдөр бид дахин хүлээж авч энэ дотор дахин нэгдхийг хүсэж байна хэзээ. Бидний чуулган таны үгэнд зориулж зүрх сэтгэлээ нээж байна. Та үгээ айлдаараа хэзээ. Юу чухал байгааг та бидэнд мэдүүлж өгөөрэй. Та хүслээ бидэнд нээж харуулаарай гэж залбирч байна. Ариун сүнсээ та бидэнд тусалж өгөөч, бидэнд илчлэлт өгөөч, илэрхийлэл өгөөч. Ялгах чадвар, ойлгох чадвар бидэнд өгөөрэй гэж бас залбирч байна хэзээ. Тэгээд энэ үгийн эсрэг альва бүх өндөрлгүүдийг бид эсэргүүцэж байна гэсэн юм. Таны үг бидэнд үнэхээр илэрхийлэгдэх болтгой, эсгэгдэх болтгой гэж залбирч байна. Есүсийн нэрээр. Амен. За, Лук 18 дугаар бүлэг дээрээс хамтдаа хаваалцъя. Есүс хүүхдүүдийг юруу гэдэг нэг хэсэг байна те. 15 дугаар эшлэлдэр. За хүмүүс Есүсийн мотрыг тавиулахаар нялх хүүхдүүдээж түүн рүү авчрахыг хараад шавнаар нь хүмүүсийг загнахад Есүс хүүхдүүдийг дуудаад хүүхдүүд над дээр ирэг. Тэднийг бүх хоригл. Учир нь Бурхны хаанчлал тэдэн шиг хүмүүсийнх юм. Үнэнээр би танарт хэлье. Бурхны хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй нь тийш юр орохгүй гэжээ. Хүмүүс Есүсийн мотрыг тавиулахаар нялх хүүхдүүдээж түүн рүү авчрахыг хараад шавнаар нь хүмүүсийг загнахад Есүс хүүхдүүдийг дуудаад хүүхдүүд над дээр ирэг. Тэднийг бүх хоригл. Учир нь Бурхны хаанчлал тэдэн шиг хүмүүсийнх юм. Үнэнээр би танарт хэлье. Бурхны хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй нь тийш юр орохгүй гэжээ. За 3 дахь уншия. Хүмүүс Есүсийн мотрыг тавиулахаар нялх хүүхдүүдээж түүн рүү авчрахыг хараад шавнаар нь хүмүүсийг загнахад Есүс хүүхдүүдийг дуудаад хүүхдүүд над дээр ирэг. Тэднийг бүх хоригл. Учир нь Бурхны хаанчлал тэдэн шиг хүмүүсийнх юм. Үнэнээр би танарт хэлье. Бурхны хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй нь тийш юр орохгүй гэжээ. Амен. За нэг ингээд амьдралынхаа туршид итгэж болсон цагаас уншсан, сонссон сургаал үг байгаа. Өнөөдөр эндээс бид дахин үнэхээр нэг чухал ойлголтуудыг хүлээж авахыг хүсэж байна. Өнгөрсөн жил засаг захиргаанаас хүүхдийн хөгжлийн төвөөс одоо байгууллагуудын сүм цуглаануудыг хүүхд хамгааллын бодлого гэдэгтээ одоо болох ёстой. Тэгээ энэ нь ингээд та нарын үйл ажиллагаагаа цаашаа явуулах, сунгагдахад хамгийн одоо тулгуур одоо чухал ойлголт байх болно, хүлээн зөвшөөрөх явдал байх болно. Та нар хүүхдийн хамгааллын бодлоготой байгаа тэрийг хэрэгжүүлж яваад та нарын үйл ажиллагааг сунгахдаа бид нар ямар нэгэн хориг саадгүй гэдэг ийм чиглэл өгсөн. За тэгээд үүнийхээ дагуу биднийг хүүхд хамгааллын бодлого хэрхэн хийх вэ гэдэг талаар
3-7 хоногийн сургалт явуулаад тэгээ бидний сертификаттай сургалтанд хамруулад за би тэнд нь суугаад сургалтанд хамрагдаад за тэгээ тэнд дундуур нэг ням гаргийн нэг урт цуглаан болж ирснийг санаж байна уу те. Яг энэ дээр би нэг PPT-гээр хүүхд хамгааллын бодлогын одоо зүйлсүүдийг заагаад тэгээ манай одоо сүмийн маань орчин хүүхдэд ээлтэй орчин байна уу үгүй байна уу гээл те. Хүүхд нөхөн дунджахаар юмнууд байна уу, аюултай газрууд байна уу? Энэ дээр ихтэй санаа тавих нь байна. Хүүхдтэй бүдгүүлэх харьцаж болохгүй, хараалын үг хийж болохгүй, хүүхдүүдийн эрхийг зөрчиж болохгүй. За хүүхдүүдийн одоо хүүхдүүдтэй холбоотой бүх зүйлсүүдийг самбаржуулах мэдээлэл их ёстой. За тэгээд хүүхэд байгаа ордог бүх газруудад камерчуудад байна уу, камерууд байна уу гэдэг. За ингээд хүүхдтэй харьцах ёс зүйн тэр харьцаанд бид нар гарын үсэг зураад бид хүүхдтэй ингэж харьцах болно гэдэг. Тэр хүүхд хамгааллын бодлоготой холбоотой нэг энэ зүйл хийж ирсэн бүгдээрээ санаж байгаа тийм. За тэгээд яг тэр суурьтай сүрлэгдэн саяын энэ ишлэлийг уншаад тэгээ бас ингээ хуваалцж ирсэн би бас ингээ санаж байна. Тэгээ би яг энэ суурин дээр яг энэ үгэн дээр одоо тулгуурлан дахин өнөөдөр яг хүүхэд өсвөр залуучууд бидний хувьд одоо ямар чухал юм бэ гэдгийг, чуулганы хувьд ямар чухал юм бэ? Бурхны хувьд ямар чухал юм бэ гэдгийг дахин нэг ингэж хүлээж авах. Нийгэм хүртэл хүүхдийн төлөө гэдэг энэ нэг том бодлогыг хэрэгжүүлж хахад чуулган хүүхдийн төлөө тэгвэл ямар бодлого хэрэгжүүлэх юм бэ? Ямар хандлагатай байх юм бэ? Библи юу гэж хэлсэн бэ гэдэг дээр бид нар өнөөдөр дахин нэг өөрсдөө энэ үгэн дээр авчрах нэ. За бүгдээрээ бэлэн байна уу? За энд нэг юм үйл явдал болсон байна те. За ингээ хүмүүс Есүс рүү ингээ хошуурж байсан, хүмүүс очмоор байсан, Есүсээр залбируулмаар байсан. За тэгээ тэн дотор нэг хэсэг хүмүүс хүүхдүүдээ авчираад Есүс рүү авчруулмаар байсан. Тэгтэл тэнд нэг эсэргүүцэлтэй тулгарсан нь дагалдагч нар тэнд байгаа ээжүүдийг, аавуудыг хүүхдүүдээ авчирсан хүмүүсийг яасан загнасан байна те. Одоо багшаас маань одоо раббигаас маань одоо хол байгаараа одоо юу гэсэн ч гэж магадгүй те. Яасан их дуу чимээ гаргадгийг, яах гэдгийг одоо хүүхэд нэг цугсан газар одоо ямар юу ундууцал бухимдалд ер нь явж байдаг үлээ. Дуугаа бай, чимээгүй бай те. Одоо хүүхдүүдийн ингээ дуугаа болгох, чимээгүй иргэшээтэй байх нэг гоё арга бид нар байгаа нь болохоор гар утас өгөх. За тэгээ гар утас авсан хүүхдүүд бол хэдэн цагаар ямар ч үед чимээгөө сууж чадж байгаа. Тэнд рилүүд үзэж байгаа, тоглоом тоглож байгаа, ямар нэгэн контентуудыг үзэж байгаа тий. Тэгээд ингээд за тэгээ хүүхдүүд ингээд шуугуулдахгүй ямар тайван байдалд алдагдуулах юм бол за бид нар бол хамгийн түрүүнд хүүхдүүдийг амаа хамгах тухай, дуугаа байх тухай эсвэл ингээд хэн нэгэн хүнтэй ингээд юм ярьчаад л хүүхэд дундуур ороо шулганаа төрөөд ирэнгүүт одоо хөөдөг, дуугаа бай, цаашаа бай гэдэг. Одоо энэ хандлага одоо эцэг эхчүүд том хүмүүс бидний хамгийн түрүүнд үзүүлдэг реакц болчиход байгаа шүү дээ. Тэгээд би хүүхэд байхдаа бол ингээд мэддэг байсан. Би хүүхэд байхдаа аав ээжтэйгээ том хүмүүстэй бол хизээс нэг ширээн суугаад хамт хоол идэнэ гэдэг ойлголт өөр нь байдаггүйсэн. Том хүмүүс ирлээ би гарч явна гэдгээ мэддэг байсан. За хүмүүс ирлээ манай зочин ирлээ би энд баах ёсгүй гэдгээ мэддэг. Усаа аваад өгсөн төлөөгөө бэлдээд өгсөн үү? За ямар нэгэн одоо зүйл ингээд хийцнүүд тэрэнд тэгээд болоо. Тэгээд манад байгаа зочин явдал гадаа тоглох хэвээр. Тэгээд гадаа тоглоод тэгээд зочид явахаар нь орж ирээд за тэгээд онгоо цэвэрлэх нэг үлдэгдэл дээр нь сайхан наригих. Одоо тийм байдалтай нэгэд хөөхт нас маань ингээд өнгөрчээсэн ингээд санагдчихэв. За ямар нэгэн байдлаар энэ дагалдагч нар ингэсэн шиг ямар нэгэн байдлаар ингээд хүүхдийг түлхэх ингээ орчноос гаргах тий дуугийн дамжаах, чимээгүй байлгах, дэг журамд оруулах ямар нэгэн замуудыг томчууд бид нар яаж игээд хийчихдэг тийм үү. Ийм байдал ингээ байдаг. Тэгэхээр яг энэ үйл явдал яг Есүсийн нүдний өмнө дагалдагч нар бас яг ийм байдал яг үзүүлсэн байна. Тэгээ зогсоогүй бүр загнасан байна тий. Тэгээ загнасан гэдэг чинь хүүхдүүдийг яасан гэсэн үг вэ? Төвөгшөөсөн гэсэн үг тий. Төвөгшөөсөн гэсэн үг. Ингээ төвөгшөөсөн гэсэн үг. За тэгэхээр ингээд нийтдээ ер нь ингээд нэг тийм нэг юм томчууд бидний хандлага яадгүй хэрэг зэрэг ер нь хүүхдээс ингээд төвөгшөх хандлага заримдаа их байгаад байна гэдгийг хэн дээрс ингээд харж байгаа. За тэгээ Есүс энэ байдлыг хараад тэгээ хүүхдүүдийг нааш над руу ирүүлээрэй гэж ингэж хэлсэн байна. За тэгэхээр хүүхдүүдийг энэ юу гэсэн үг вэ гэхээр хүүхдүүдийг хүлээн зөвшөөр гэсэн үг.
Хүүхдүүдийг хүүхэд байхыг нь хүлээн зөвшөөр. Тэ? Хүүхдээс том хүний одоо арын шин, хүүхдээс том хүний боловсрсон төлөвсөн байдлын тэр нөхцөл зүйлүүдийг бид ингээ хайх нь дэмий зүйл юм аа. Тэгэд хүүхэд байхыг нь бид нар хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгээд тэд нар бол туршлагаж байгаа, тэд нар боловсроогүй, тэд нар төлөвшөөгүй байгаа. Тэд нар ямар нэгэн тэг журамд суралцаагүй байгаа. Тэд нар бол ямар нэгэн байдал одоо тэд нарт ингээд хөдлөх орон зай, хэл хязгаар, тэд нар ямар нэгэн байдлаар ингээд байх тэр орчин, тэр бүх нөхцөл ямар нэгэн зүйлүүд тэдний хувьд маш чухал байгаа. Ингээд байж байгаа шүү дээ. За энэ дээр бид нэг хүүхдүүдэд өөмүүлүүлээд ингээд цараачуулаад, харьяачуулаад юмудыг ингээд муухай болгоод байна гэсэн үг бол бас ерөөсөө биш шүү. Ингээ хүүхдийг ингээ давраа ингээ дэврүүлнэ гэдэг ойлголт ерөөсөө биш. Та нар ингээ ойлгож байгаа бах тий. Тэгээ хамгийн түрүүнд хамгийн анхны хүүхдтэй хандах тэр хандлага реакшн маань бид нар хүүхдүүдийг хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг маш чухалчлах ёстой. Нэгдүгээр ямар байдлаар хүлээн зөвшөөрөх ёстой гэхээр хүүхэд бол хүүхэд юм а гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Яг ингээд нэг өөрийнхөө 40 насны байдаг темпийг хүүхдээс ингээд шаардж болохгүй. Тэ би ингээд нэг намбага тайван ингээд нэг газраас удаан сууж чадж байгаа шиг чи над чиг бай гэж ингэж хүүхдийг ингэж дарамтж болохгүй гэсэн үг. За дараагийн нэг чухал зүйл нь юу вэ гэхээр зэрэг хүүхдийг бурхных гэдгийг бид нар хүлээн зөвшөөрөх ёстой. Мэдээж энэ танаас төрсөн таны хүүхэд мөн. Гэхдээ Библиэлд ингэж хэлсэн байна. Эхлэл 1-р бүлгийн 28 дугаар ишлэлдэр юу ч хэлсэн гэхээр та нар үржиж оширцгоогоорой гэж хэлсэн байна. Ингэж хэлэхдээ Есүс бидний эцэг бурхан юу гэж хэлсэн бэхээр зэрэг ерөөлийг хэлсэн байна. За тэгэхээр нэгдүгээр хүн хүүхэдтэй байна гэдэг бол энэ бол бурханы хүсэл юм аа. Энэ бол нэгдүгээр хүний хүсэл биш. Хүн хүүхэдтэй байж, хүн хүүхэдтэй болж өсөж өржинэ гэдэг нь энэ бурханы хүсэл, бурханы таалал, бурханы ерөөл юм аа. Бурхан ингэж биднийг ерөөсөн юм аа. Тэгэхээр хүүхэд бол таны гэр бүлд бидний сүм чуулганд, бидний сургалт, бидний нийгэмд ирсэн асуудал бэрхшээл биш юм аа. Хүүхэд бол бидэнд ирсэн ивэл бидэнд ирсэн ерөөл юм аа. Амен. Тэгэхээр хүүхдэд нүд үзүүрлэж болохгүй. Энэ дэлхийд төрж байгаа нэг ч хүүхэд илүү хүүхэд биш юм аа. Энэ дэлхийд олдж байгаа ихэнх хэвлэлд олдж байгаа хүүхэд бол бурханы бүтээл юм аа. Амен. Тэр ямар нэгэн замаар олдсон байдаг. Хүсээгүй зэрэмсэлтээс олдсон байдаг. Хүчирхийл дундаас ч олдсон байдаг. Ямар нэгэн төлөвлөгөөгүйгээр ч олдсон байдаг. Гинтийн жирэмсэлсэн ч тохиолдлууд байдаг. Гэхдээ гисэн хідээж гисэн энэ хүүхэд энэ эхлэл 1-р бүлэгтэр хэсгээр ерөөлийн дагуу бүрэлдэж байгаа, тогтож байгаа тийм одоо бурхны бүтээл юм аа. Амен. Тийм учраас ихэнх хэвлэлд хүүхэд эндүүлнэ гэдэг, үр хөндүүлнэ гэдэг бол энэ бол бурхны эсрэг хийж байгаа хүчирхийлэл алгалга юм аа. Та хүсээгүй, төлөвлөөгүй, та хүчирхийлэл донд олсон байлаа гэсэн тэр хүүхэд бурхных юм. Энэ хүүхэд заавал төрөх ёстой. Амен. Энийг бид ингээд бүр ингээд ойлгох ёстой. Тэгээд бид нар ингээд бурхны хүслээс илүү өөрсдөө тавьдаг. Тэгээд санхүү болохгүй байна. Амьдрал хэцүү байна те. Бид нар энэ хүүхдийг хүсээгүй шүү дээ те. За ахуулчих. За энэ бол өстой бидний хувьд нэн тэргуунд ингээд эсэргүүцэх ёстой байж боломгүй. Тэгэхээр тийм зүйл шүү гэдгийг би чуулгандаа дахин сануулмаар байна. Тэгээ хүүхэд бол бурхных юм аа. Эхлээд энэ таних биш юм аа. Энэ таны гавьяа шагналаар болж байгаа зүйл биш юм аа. Таны хүслээр болж байгаа зүйл биш юм аа. Энэ бол бурхнаас ирж байгаа ерөөл ивэл юм аа. За дараагийнх нь зүйл болохоор зэрэг хүүхдийг Библиэлд юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг хүүхэд бол шагнал юм аа гэж хэлсэн байна. Шагнал. Дуулал 127 дээр ингэж хэлсэн байгаа. Умаа үр жимс бол та нарын шагнал юм аа гэж хэлсэн байна. Тийм хүүхдүүдээр ингээ саатгаар зүргсэн залуу хүмүүс нь тэгэхээр ерөөлтэй юм аа. Тэд дайснуудынхаа өмнө яах вэ те? Тэд нар хүчтэй байх болно гэж хэлсэн байна. Тэгэхээр хүүхэд бол бид нар шагнал болж байдаг. Хүүхэд бол бидэнд хүч чадал болж ирдэг. Бидний гэр бүл, бидний улс үндэстэнд бидэнд бол хүүхэд бол ийм шагнал ивэл юм аа.
Өдөр дуулал 127-г яг үгээр нь уншия. 3 дугаар ишлэлээс 5 дугаар ишлэл. Харахтун үр хөхөд эзнээс ирэх өв юм. Умаан үр жимсэн шагнал юм. Залуу хүний хөвгүүд дайсны гарт буй сум адил. Тэднэр саадгаа дүүргсэн хүн юутай ерөөлтэй вэ? Голдон хаалган дээр дайснуудтайгаа ярилцахдаа тэд ичгүүрт ис орно гэж. Хэд хэдэн залуу гэр бүлүүдтэй хүүхдтэй болох талаар ингээд сэм ятгадаг. За арай хүүхдс нь арай цөөхөн байна. За одоо эхний чинь хүүхдүүд арай том болж байна те. За одоо дахиад нэг 2 3 хүүхдтэй болох боломж одоо нас чинь байна шүү. Хүүхдтэй болоорой гэх. Тэгээ хүүхдтэй болно гэдэг бол ерөөл юм. Тэгээ заримдаа бид нар ингээд нөгөө карьер нь чухал байгаа учраас за хүүхдтэй болоод хүүхдээ тэдэн сар харна тэр нас хүртэн ингээ харж хандах ёстой. За энэ хугацаанд би карьераа өсгөх боломж байна. Би ийм ажил амжуулах боломж байна гэд ингээ заримдаа ингээд нэг юм зөрчилдөөн дунд ингээ яваад байдаг. Солонгост очиод би нэг миссион гэдэг цуглааны пастор яг энэ талаар номлож байгааг сонсоод зүрх сэтгэл дотороо үнэхээр ингээ баярлсан. Солонгос миний ард түмэн та нар итгэлгүй ард түмэн гэж тэр номлогч номлосон, пастор номлосон. Яасан бэ гэхээр солонгосчууд ингээ хүүхдтэй болохын төлөө төсөв боддог. Ингээд бэл бэнчингээ боддог. Тэгээ за хүүхдэд өсөхийн тулд сургууль сурахын тулд хүүхдийг ингээд бие даагаад амьдраад ингээд гэрээс гараад явах хүртэл миний амьдралд миний гэр бүлд одоо тийм санхүү орж ирнэ. Тэгээд 1 юм уу 2 хүүхдтэй байх эсвэл 3 хүүхдтэй байхаа шийддэг. Тэгээд хүүхдийг ингээд за би ингээд 2 хүүхдтэй байгаа шийддэг. Эсвэл 1 хүүхдтэй бай хангалттай. За тэрнээс илүү болоод бид нар ингээд дийлэхгүй гэж ингээд шийддэг. Тэгээд энэ бол итгэлгүй ард түмний шинж. Энэ бол бурханд итгэхгүй хүмүүсийн одоо тэмдэг юм а. Та нар бурханд итгэхгүй байна. Тэгээд тэд нар цаг хугацаа өөрчлөгдөж, орчин цаг өөрчлөгдөж, хувцсны имиж, дүр төрх, загвар дизайн өөрчлөгдөхийг үйл огоор нь энийг үйл тооцоолон 18 нас хүртэлх хүүхдийн хувцсыг бэлддэг. Тэгээ хүүхдийн хувцсны шкафаар нь дүүрэн 0 наснаас 18 нас хүртэлх насны хүүхдийн хувцаа бэлдсэн. За ингээд 5 нас хүртэл энэ хувцсыг өмснө, 18 нас хүрээд энэ хувцсыг өмснө. За 18 насаас дээш ингээд гараад явахаар өөртөө хувцаа сонгоно гэж. Тэгээд өсвөр үеийн хүүхэд байхдаа хүүхэд хувцаа сонгох эрхгүй гэсэн үг. Манай үеийн хүүхдүүд ийм хувцас өмсч байна гэж хэлэх эрх байхгүй гэсэн. Үгүй би чиний хувцсыг бэлдсэн, энэ хувцсыг чи өмсөх ёстой. Солонгос бүр ийм гэр бүлүүд ингээ байна. Хятадын ард түмэн хүүхдийн талаар амар том хатуу бодлоготой байсан. Нэг л хүүхдтэй байж болно. Ягаад гэвэл хүн ам ингээ өсөлт их байна. Ингээд энэ бурхны ерөөдийн эсрэг энэ газар дэлхийг ингээ дүүргэх ёстой. Энэ хүүхдүүд энэ ард түмэн гэж өсөж өөрчилж ингэж газар дэлхийг ингээ дүүргэх ёстой гэж хэлсэн. Гэтэл ингээ дүүрхийн эсрэг байна. Дүүрэх гэдэг нь олон болох гэдэг нь хошрох гэдэг нь. Тийм учраас ингээд энэ хүн амын бодлогоо зохицуулаад энэ хүүхдийг одоо өсөж дүрхийг одоо хориглох энэ заалтуудыг оруулж улс үндэстнүүдэд ийм байна. Манай Монгол болохоор одоохондоо арай өөр юм тий. Ягаад гэвэл хүн ам маань цөөхөн байна. Тийм учраас одоо хүүхэд төрүүлсэн эцэг эхүүдэд урамшуул одоо шагнал өгдөг тий, цол өгдөг, хүүхдийн мөнгө өгдөг. Эсвэл одоо ингээд тэгээд иймэрхүү төрлийн бодлогод усын бодлогод ингээд байна. Тэгэхээр сүм чуулганы ах дүүсээ бид нар ингээд хүүхдийг одоо амьдралдаа ингээд хязгаарлах, хүүхдийн төрөлтийг хязгаарлах энэ тал дээр ингээд болгоомжтой байгаараа. Тийм учраас энэ дээр бид нар яах ёстой вэ гэхээр ингээд хүүхд ингээд төрөх, өсөн, үржих энэ тал дээр бид нар нээлттэй байх ёстой. Хүүхэд бол өв юм аа. Бурханаас ирсэн өв юм аа. Бид нар бурханы өвөөс татгалзах ёстой гэж үгүй шүү дээ, тий? Дараагийнх нь хүүхэд бол умаан үр жимс энэ шагнал юм аа гэж. Дараад нь болохоор зэрэг залуу хүний хөвгүүд гэж хэлсэн. Тэгээд ийм олон хөвгүүдтэй байх. Тэгээд саадгуудаа түүгээр дүүргсэн. Тэгээд дайсны гарт байгаа тэр сумтай адил юм аа гэж. Дайсны гарт байгаа сумтай адил юм. Одоо дайнд яваагүй нэг сум агсаж үзээгүй болохоор мэдэхгүй л байна л да. Гэтэ өнөөдөр ном сум харваж байгаа, харваа яаж байгаа тэр хүмүүсийн хувьд тэр сумаа хэрхэн нандгандгийг би мэднэ.
Тэдний хувьд ингээд сумаа нандинаад, дүрээл, халаагаал тий мөрөөлгөхгүй ингээд тэгшхэн байлгах. Тэгээд тэн дотор ингээд мэрэгэн сум ингээд баг хамгийн сүүл тавих ёстой сум ингээд байж зах жишээ нь тий. Ингээд сумандаа ингээд маш их анхаарал хандуулдаг. Энэ байдал ингээд хөндлөнгөөс ингээд анзаараад ингээд харж байгаа. Тэгэхээр ингээд тэр бурхны тэр өвийг, тэр бурхны шагналыг, тэр бурхнаас ирсэн тэр сумыг тэр бид нар яг ингэж нандинаж хайраж хадгалж энэ гэсэн нэг тийм гэж хүүхдүүдэд хайрлах нандинах бол бидний дуудлага хувь тавилаа юм аа. За тэгэхээр хүүхдүүдийг зөвшөөр, хүүхдийг хүүхд байхыг нь зөвшөөр, бурхнах гэдгийг нь зөвшөөр, шагналд урамшуул, эвэл өрөөл юм аа гэдгийг нь ингээд зөвшөөрөх ёстой. Энэ бол бидний хамгийн түрүүнд ирэх ёстой хандлага энэ зүйл байна. Тэгээд өмнө говьд байхад би чинь төрийн ажилтан юуны багийн нийтийн хурлын дарга байлаа. Тэгээд нэг удаа нэг аймгийн засаг дарганаар болон сумдын засаг дарганаар болсон хуралд ингээд оролцлоо. Тэгээд тэд нар ингээд хөгжилтэй улс орнуудаар яваад ингээд судалгаа хийгээд тэгээд тэндээс юу хэрэгжүүлж болох уу гэдэг тийм хийсэн одоо ажлынхаа тайланг ингээд тавьж. Тэгээд тэн дотор нэг засаг дарга нь манай Монгол улс хөгжихийн одоо манай аймаг хөгжихийн нэг чухал тулгуур юм нь хүн амаа өсгөх хэрэгтэй байна. Үнэхээр хүн ам ихтэй улс орн үнэхээр хүчрхэг байдаг юм байна. Тэд нар ингээд зах зээл нь их том байдаг юм байна. Тэдэрт ингээд хийгч бүтээх нь том байдаг юм байна. Бид нар ингээд миний ард түмэн том газар нутагтаа тэгээд ард түмэн цөөдөд байна. Тийм учраас бид нар хүн амаа өсгөх бодлогыг дэмжих ёстой гэдэг. Тэгээд энэ бол амар мэрэгэн ухаан биш. Тэгээ энэ дээр бол нэг олон хүн алга ташаагүй. Энийг бол тэнд байгаа хүмүүс нэг их тухайн үед нь ойлгож хүлээж аваа. Өөр янз янзын эдийн засгийн янз янзын бүтээн байгуулалтын юмнууд дээр амар их алга ташиж ирсэн. Харин яг тэр нэг хүн босч ирээд бид нар олоолаа болгох ёстой. Бид нар хүн амаа өсгөх ёстой гэдэг. Дээр алга ташаад баг байсан. Гэтэ дээр яг миний зүрхэнд яг ингээ хөрс нэрээ тийштэй гэж ингэж ботсон байна. Тийм учраас бид нар энэ дээр үнэхээр бурхны өрөөлийг бид нар хүлээж авах ёстой. Амен. Хүүхэд бол ивэл өрөөл юм аа. Дараагийнх нь нэг чухал зүйлийг бүгдээрээ хүүхдийг хүлээж ав гэдэг дээр ярилцъя. Хүүхдийг хүлээж ав. Дуулал 8 дугаар бүлгийн 2 дээр ингэж хэлсэн байгаа. Нялхсын амаар би хүч чадлыг баттгсан. Тэдний аманд би магтаалуудыг өгсөн гэж хэлсэн байна. Тэгэхээр нялхас тэр хүүхдүүдийн аманд тэдний зүрх сэтгэл дотор үнэн байдаг. Тэдний дотор хүч чадал байдаг гэдгийг бид нар хүлээн авах ёстой. Бид нар хүүхдийг ярьж байгааг сонсдоггүй. Үзээгүй, туулаагүй, гавьяа байгуулаагүй, туршлагагүй ямар нэгэн юмгүй учраас тэр хүүхдээс ирж байгаа дуу хоолойг бид нар хүлээн зөвшөөрдөггүй. Түүнээс ирж байгаа хүсэлтийг бид нар хүлээн зөвшөөрдөггүй. Түүнээс ирж байгаа ямар нэгэн яриаг бид нар үл аашаадаг. Гэтэл Библиэлд бурхан юу гэж хэлсэн бэ гэвэл нялхсын намаар би хүч чадлыг баттгасан. Тэдний аманд би магтаалуудыг өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр тэднэр дамжуулан бурхан ярина гэсэн үг. Тэднэр дамжуулан бурхан ямар нэгэн үннийг илчилнэ гэсэн үг. Ямар нэгэн арга зам өгнө гэсэн, ямар нэгэн мэрэгэн ухаан өгнө гэсэн үг. 12 настай Есүсийг сүмийн гадаа мэрэгдүүдтэй ном хэлцдэг бүгд мэднэ тийм үү. Тэгээд тэд нар бүгд ингээ хошоороо тэгээд энэ хүүхэд юу ярьж байна гэж. Тэгээд тэдэртэй бүр ном хэлсэн. Тэгээд бид нар заримдаа хүүхдүүдийг хүүхэд учраас надтай адилхан олон ойбос илээгээгүй учраас ямар нэгэн хад мөргөж туршлага үзэж ямар нэгэн сайн мууг ялгаагүй учраас түүний хэлж байгаа үг нь түүнээс гарч байгаа юм нь үн цэнэгүй байдаг бидний хувьд. Хүүхэд. Гэтэл түүний дотор юм болж байгаа. Би бас нэг ярьжсэн ингээ санаж ин тэ манай хүн нөгөө дөөх хүүхэд байхдаа аваа гэсэн. Яасан бэ гэсэн чинь энэ үсээ гангаа ихч ах гангаа ихч нэг л биш шүү. Яасан минь нөхөө гэдгсэн чинь та нэг уулзах хэрэгтэй байхаа.
пастрын гэр бүл өсөж байгаа хүүхэд юу ярьдаг, юу болж байгааг ингээд бүгд ингээд анзаарч байгаа гэсэн үг тийм үү. Тэгээд өсвөр үеийн одоо үргэлжлэл дээр маш их зөвлөгөө өгдөг. Тэгээд манай өсвөрийн залуучууд ч орж ирээд бид хоёр үргэлж байгаа, бид тэрийг хүлээн зөвшөөрч өгөөч, биднийг залбирч өгөөч, бид хоёр бивэндээ сайн болсон гэдэг нэг тийм өөр амьсгал өсвөр дотор явдаг гэсэн байхгүй юу. Тэгээд манай хоёр маань тэрнээс арай жоохон гадуур, тэгээд надад мэддэгдэхгүйгээр ингээд явж хагаад ихэнх дүлгөөнөд анзаарчихсан байна. Тэгээд одоо нэг уулзах хэрэгтэй болсон байна. Тэгээд би хүн юу яриад байгаа чи том хүмүүсийн юмд орцоо доогоо ичээ гэж ингэж хэлэх байсан ба. Гэтэ би арай тэгж хэлдэг. Өө тийм юм нөхөө. За аав нь уулзнаа гэж хэлжээс нэгэ санаж байгаа. Тэгээд одоо тэр хоёр маань өнөөдөр эхтэр нөхөр хоёр болцсон те. Ингээ хөрх охинтой болсон ингээ явж байгаа. Тэгэхээр зэрэг ингээд хөөхд ингээ юу ярьж байгааг бид нар ингээд анзаарах нь бас ингээд чухал байдаг. Сонсоогүйгээс болж ирсэн нэг юм гашуун түүх одоо Библиэлд байдаг. Энэ түүхийг болохоор зэрэг бидний өвөг эцэг Яаков түүний амьдралд ирсэн тэр түүх баг. За энийг хэдүүлээ нэг ишлэлийг нь онцгой юм бүр уншмаар санагдаж байгаа. За Эхлэл 29-р бүлэг 13-аас 14. Тэгтэл Лабан охин дүүгийнхээ хүү Яаковын тухай мэдээг сонсоод түүнтэй уулзахаар гүн очиж тэрэн үнсээд гэртээ дагуулan оров. Яаков бүх зүйлээ Лабанд ярьжээ. Лабан түүнд чи бол яах аргагүй миний яс махны тасархай мөн гэв. Тэгээд Яаков түүнтэй нэг сар хамт суужээ гэж. За нэг юм зүрхэнд зүүгээр хатгах шиг гэдэг нэг тийм одоо нэг зөвөрлөл бид нар байдаг те. Зүрхэнд зүүгээр хатгах шиг гэдэг нэг зөвөрлөл бүгд нар мэднэ те. Энийг ямар үед хэрэгэлдэг зөвөрлөл вэ? Ингээ нэг зүрхэнд ингээ зүүгээр хатгах шиг боллоо гэж. Нэг оноч хэлэх нэг ингээ нэг те нэг юм харамсал төрүүлсэн ч юм уу те тэгэх байсан да гэж бодохдоо ч юм уу те нэг юм үнэннийг сонсохдоо ямар нэг юм сонсохдоо бид нар ингээд зүрхэнд ингээд хатгуулах шиг зүрхэнд зөв хатгах шиг боллоо гэж хэлдэг тийм үү. За тэгвэл саяын унсан 13 14 дэх ишлэл дотор яг тэр зүүгээр хатгсан юм шиг үг нь хаана? За энэ талын жигүүрийнх нь тэгж хэлж байна. Энэ талын жигүүрийнх нь яг зүүгээр хатгсан шиг тийм үг. Ямар үг вэ? За яг зөв. Яаков бүх зүйлээ хинт хэлсэн гэсэн. Лабанд хэлжээ гэж. Та нар ингэ бодоод үстэй. Би энэ үгийг ингээд яг ингээд уншаад ингээд уйлдаг үг байхгүй юу? Яг Яаковын нөхцөл байдлыг ингээд ойлгодог байхгүй юу? Бүх зүйлээ Лабанд хэлжээ гэж. Тэгээ Яаков энэ хүртэл юу туулсан бэ гэхээр зэрэг тэр аавда голгоцсон байсан байхгүй. Аав нь түүний ах Исавыг тамирчин, харваач, андчин байхаар нь Яаков болохоор тэр гихтээ зүгээр нэг номын хүүхэд байдаг гэсэн. Тэгээд тэд нар ингээд том хүүгээд Исавыг л даг болно гэж ярьдаг. Хүүгээд өрөөнө гэж ярьдаг гэсэн. Тийм учраас тэр өрөөдөг эцгээхээ өрөөдөг авахын тулд ээжтэйгээ хойдж байгаа тэр өрөөдийг ингээд мэхэлж авдаг. Тэгээд үүнээсээ болоод танд өрөөгдөх нь битгий хэлээд бүр ингээд гэр орносоо цухтаах хэрэгтэй. Түүний дээр бүр аллаг тунхаглалдаг. Ах нь түүнийг ална гэж занал хэлдэг. Тэгээд ингээд цухтаадаг. Хэрэг гэр хийж дээрээ чулуугаар дэр хийж ингэж явсан залуу хүү ахгүй. Тэгээд тэр залуу хүүгийн тэр хүүхдийн дотор нэг юм байгаа. Нэг юм ингээд хүсэл байсан юу байсан бэ гэхээр зэрэг тэр бүх зүйлээ ярмаар байсан хүүхд байгаа байхгүй. Бүх зүйлээ ярмаар. Тэг бүх хүнд ийм хэрэгцээ байдаг байхгүй. Хүүхдэд том хүмүүст. Тэгээд аав нь түүний тэр аавда бүх зүйлээ ярмаар байсан баг. Уг нь тэр бурхнаас өрөөгдсөн хүүхэд нь тэр байсан баг. Тэр хоёрыг ихэн хэвлэд багт нь томор багтаа зарсагдана гэж хэлээд бурхан тэр Яаков дээр тэр өрөөлүүд байсан байхгүй. Гэтэл тэр нь ингээд яг амьдрал дээр яг өөр болж эхэлсэн. Тэр айлын шовдор хүүхд гэдгээ мэдсэн.
Тэгээд тэр шовдор биш байхын тулд хүчээр арга зайлаар ингээд авахыг хэрэгсэн. Ингээд хүүхдүүд ингээд аав ээжигээ зайлж мэхэж аав ээжигээ таалдаг олдог хүүхдүүд байдгүй. Байдаг шүү дээ, байдаг. Яг л тэр хүүхдүүдийн нэг энэ Яаков байсан баг. Тэгээд түүний амьдралын бүхэл том хэрэгцээ нь юу байсан бэхээр зэрэг аав намайг ойлгосоо гэдэг тэр хэрэгцээ энэ хүүхдэд байсан гэсэн. Тэгээ хамгийн аюултай тэр бүх зүйлээ тэр хаана хэн ярьсан бэхээр зэрэг Лабанд ярьсан. Тэгээ бид нар өнөөдөр ингээд гэртээ зүрх сэтгэлээ нээж чаддгүй, аавдаа ээждээ ярьж чаддгүй тэр нэг хүүхд тэр хэрэгцээгээ өөр газар ярьдаг. Найздаа ярьдаг. Өөр хэн нэгэнд ярьдаг. Өөр ямар нэг муу хүмүүст ярьдаг. Тэгээ тэр нь тэдний олз болдог. Яаков энэ Лабанд бүх зүйлээ ярьснаасаа болоод энэ Лабан түүнд эцэг шиг хандаагүй байхгүй. Юу миний хүү гэж хандаагүй байхгүй. Ивэ гэж тэгж ингээд зүрх сэтгэлээ сонсоогүй байхгүй. Тэр ингээд 21 жил түүнийг мэхэлж байгаа байхгүй Яаковыг. Яагаад гэвэл тэр бүх зүйлээ ярьсан. Тэр ингээд бүх сул дорой, бүх гомдсон, бүх шархалсан, аавдаа уурснаа, ээждээ уурснаа, ахтаа уурснаа, ямар нэгэн болохгүй байгаа дуурснаа, гомдснаа, ямар нэгэн хүснээр болохгүй байгаа дуурснаа, хинч түүнийг сонсохгүй байгааг бүх зүйл гэдэг дотор юу байгаа вэ? Бүх зүйлээр тэр ингээд бүх зүйлээ ярьдаг. Яг энэ үг ингээд яг ингээд зүрх рүү зүү хатах шиг болдог. Яг энэ үг баг. Бүх зүйлээ Лабанд ярьчаа гэж. Өнөөдөр нийгэм яг ийм баг. Хүүхдүүд та хүүхдээ сонсохгүй бол. Та хүүхдтэй цаг гаргахгүй бол. Та хүүхдийн ярьж байгаа чигээ хандуулахгүй бол тэд нар өөр нэг газар заавал ярина. Тэгээ тэр нь маш аюултай. Лабан шиг нөхдүүд таарч магтгүй гэсэн. Тэгээд ингээ олцоо. Тэгээд тэр сул талыг нь ашигладаг. Тэгээд түүнээс өмнө нь Лабан түүнийг эснийхэн төлөө баярлж байгаа. Очоод ингээд тэрвэрч авч байгаа, тий? Тэгээд чи бол миний яс махны тасархай мөн байна гэж хэлж байгаа. Тэрвэрлэлт нь гоё. Хамаатуулж байгаа нь гоё. Өөдөөс нь гүйж очиж байгаа нь гоё. Түүний төлөө баярлж байгаа нь гоё. Гэхдээ энийг нь хэн өгөх ёстой? Аав нь ээж нь өгөх ёстойсэн байхгүй. Гэтэл шал өөр хүнд очиж тэрвэрлж байгаа. Шал өөр хүн түүний төлөө баярлж байгаа. Шал өөр хүн. Тэгээ гэрлэг насанд хүрээд ингээд одоо ясан чинь ингээд яг хайртай хүнтэй гэрлүүлэх өөр охиноо гэрлүүлээ. За дахиад чи хайртай хүнтэй гэрлэхийн тулд чи дахиад надад ажиллах ёстой гэж хэлдэг. Ингээд 21 жил ингээд ийм байдалд ордог. Тэгээ сүүлдээ Яаков нэг зүйлийг үнэхээр мэдсэн. Энэ дотор бурхан Яаковтай хамт байсан уу? Байс түүнийг хээр цулууд ирлээ унтж байхад нь зүүдэнд нь орж ирсэн. Хүүхдийн зүрх сэтгэл дотор бурхан байдаг байхгүй юу? Томчуудын дотор бурхан байдаг гэж та нар бодож байна. Хүүхдийн дотор байдаг. Бүгд тэр Йосефийн бүгдээрээ санаа л та. Йосефийн дотор бурхан байсан баг. Тэгээд тэр ингээд зүүдээ ясныхаа төлөө шал өөр юм болдог. Гэтэл тэр Яаков ингээд аавдаа гомдсон, ах нь ад нэгтсэн, орох оронгоо дэмий тэнэд хээр хоноод хань хамжаа хаагаад ингээд явж явах үед нь бурхан түүн дотор үгээ хэлж л. Тэнгэр яваачингийн шат мэт шат тэнгэрээс өгсөн мурууж явж байгаа тэр зүүдийг. Тэгээ бурхан бол бидний хүүхдүүдийн төлөө санаа тавьсаар л байдаг. Тэрний хажуугаар нь бас харанхуй юмнууд бас байсаар л гэдэг бид нар мартаж болохгүй. Тэгээд Яаков хамгийн сүүлд яадаг гэхээр зэрэг өөрд болсон тэр эд хөрөнгө бэл бэнчин бүхэл юмараа тэр ахыг аргадна гэж бодсон. Тэр ингээд ерөөлтэй амьдрна гэж бодсон. Тэгэхээр тэр Пенуэлдэг тэр нэг ер бүсийн учраас бурхантай барьсан тэр тэмцэлдээ түүнийг жинхэнэ эхийн хөвлөд багтанд хилэгдсэн тэр ерөөд нь хүргэдэг. Тэгэхээр бид нар энэ хүүхдийг сонсох ёстой. Би яг энэ байдлаар алдсан эцэг хүн байна би. Би хүүхдийн цуглаанд явж байна, рендерт явж байна, өсөрт явж байна. Ямар нэгэн сүнслэг ингээд нөхөрлөл дотор явж байна гэдэг энэ нэг том нүмер нөөлгөр би хүүхдэд орхисон байсан. Энэ хүүхд магтан дунд үйлчилж байна, магтаал яаж байна. Гэтэл аль хэдийн
түүний зүрхийг алдсан байсан. Тэгээд нэг орой бид хоёр хоорондоо нулимстайгаар ингээ ярилцсан баг. Тэгээ хүүхд маань надад юу гэж хэлсэн бэхээр аава та намайг хийсээ сонсоогүй гэж хэлсэн. Тэгээ би ингээ бүр үл хайхаарсан. Та намайг хийсээ ингээ сонсоогүй гэж хэлсэн. Тэгээд яг энэ үг миний яг үнэн байсан. Ингээ амар үйлчлэлийн заавгүй нэг амар алдартай хүн ч юм уу, сайн хүн ч юм уу тий хүмүүсээр алга ташуулсан тийм л хүн байсан. Тийм учраас би бас яг алдсан эцэг хүнийхээ хувьд та нартаа бас хэлчихнэ. Аавуудаа, ээжүүдээ тий одоо өсвөрийн хүүхдүүд өсвөрт хүрэхтэнд гэж битгий бодоорой. Одоо эхийн хөвлөд хүүхэд байхаас нь ингээд ярилцаж сонсоорой гэж бас та бүдгийг оромшуулж байна. Тэгээ бурхан сайн учраас өнөөдөр хэцүү замыг туулсан ч гэсэн өнөөдөр хүүхэд маань бурханых байна. Бурханых хэвээрээ байна. Энд би үнэхээр талархаж байгаа. Амен. Тийм учраас бид нар энэ Яаков аав нь түүнийг сонсоогүй маа. За тэгвэл нэг гэгээлэг түүх бүгдээрээ сонсгоо. Хүүхдийг сонссноос болж юу болсон бол саяхан өнгөрсөн онд бид нэг Библи судалдаа түүхтэр яригадад өнгөрсөн нэг түүх байгаа. Бүгдээрээ хаадууд номыг гаргая. 2 дугаар хаад 5:1-ээс 7. Арамын хааны цэргийн жанжин Нааман эзнийхээ өмнө хүнтгэл хүлээсэн агуу нэгэн байлаа. Учир нь түүгээр дамжуулан эзэн Арамд ялтыг өгсөн гэжээ. Хэдийгээр тэр зоригтой дайчин ир боловч арсны хүнд өвчтэй байв. Нэгэн удаа арамчуудын тонуулын бүлэг Израилийн нутгаас нэгэн бяцхан охиныг олзлон авчирчээ. Тэр охин Наамны эхнэрд үйлчилдэг байлаа. Тэрээр эзэгтэд Самар дахь иш үзүүлэгчтэй эзэн минь уулзаасаа гэж би хүсэх юм. Тэгвэл түүний арсны хүнд өвчнийг тэр хүн эдгэндэ гэв. Нааман явж эзэндээ бараалхан Израилийн нутгаас авчирсан тэр охин ингэж хэлэв. Тэгтэл Арамын хаан одоо яв. Би Израилийн хаанд загтал илгээх болно гэлээ. Нааман 10 талаанд мөнгө 6,000 алтан шикел 10 ээлжийн хувцас авч явлаа гэж. Энэ гоё түүхтэй. Нааман ингээд энэ Израильчуудын дайсан. Тэгээд Израильчууд шүтэн шүтснээсээ болоод Бурхныг эсэргүүцснээсээ болоод Бурхан дайснуудыг нь хүчрхжүүлсэн. Энэ дотор Арамын хааны жанжин нэрт агуу жанжин Нааман гэдэг хүний тухай гарч байгаа. Тэгээд энэ Арамчууд Израильчуудын нутгаас нэгэн Израиль охиныг одоо олзлон авчирсан байна. Дээрэм тонол хийж явж байгаа. Нэгэн охиныг олзож авсан. Олзны охин гэсэн. Тэгээд тэр Нааман гэдэг жанжныг гэрт эхнэрт нь үйлчилсэн зарц шивгчин охин. Тэгээд тэр гэрт тэр охин байж байхдаа тэр гэрийг зовлон ойлгосон. Нааман гэдэг бол улс орондоо алдартай агуу жанжин. Гэхдээ гэрт нь нэг зовлон байсан. Ямар зовлон байсан бэхээр тэр Нааман гэдэг жанжин уян өвчтэй, арсны өвчтэй байсан. Та нар YouTube-ээс энэ Нааман жанжны хүүхэлдэйн киноч байгаа, уран сайхны киноч байгаа та нар ингээд олж үзэж болно. Тэгээ тэн дотор нэг жижигхэн нэг бяцхан охин тэд амьдардаг Израиль охин. Тэгээд ингээд дайнаас явж ирээд ингээд Нааман гэдэг жанжин ингээд хувцаа ингээд тайлж байгаа. Тэгээд эхнэр нь ингээд шаналж байгааг. Тэгээд ингээд хувцаа ингээд тайлахтаа ингээд яар шарханд баригдсан тэр бие нь ил гарч байгаа. Тэгээд тэр гэртэнд байгаа тэр зовлон ингээд хаасан тэр охин. Тэгээд ингээд шивгчэнд ингээд эзэгтэд хэлж байгаа юм. Миний эзэн Израиль байдаг тэр нэг бурхны хүн иш үзүүлэгч дээр очдогч болоосаа. Тэгвэл миний эзэн эдгэрэндээ гэж хэлж байгаа. Энэ үгийг хэлнэ гэдэг тэр охинд ямар байсан бол? Хинч биш. Зүгээр нэг дайны олж штэ, олзны охин штэ. Зүгээр ингээ хөлийн нугаагаад усын асгаад хоолыг хийгээд тэгээд тэр одоо жанжны гэрд ингээ үг хэлэх, санаагаа илэрхийлэх тийм эрэгтэй хүүхэд байсан ч юм үгүй ч юм уу мэдэхгүй. Ирэхгүй байсан баг. Тэр хүүхэд яаж айж зовж ингээ хэлсэн бол. Гэхдээ хэрэгтэй энэ үгийг хэрэгтэй амар ихтгэлтэйгээр хэлж байгаа. Миний эзэн Израиль байгаа тэр иш үзүүлэгчдэр очдогч болоосоо. Тэгвэл эдгэрэндээ гэж хэлж байгаа. Энэ итгэлийн үг.
Тэгээд эзэгтэй нь чи мó гуйлагчин, шивгчин охин, дайны ооз охин чи юу ярьдгийг дуугавэ гэж хэлэх боломж байсан уу? Байсан. Ямар ч сан эзэгтэй энэ үгэнд чиг тавьсан байна. Тэгэд энэ сонссон үгээ нөхөртөө хэлсэн. Нөхөр нь эзэгтэйхэн тэр үгэнд чиг тавьсан байна. Тэгэд энэ үг нь явсаар агаад Арамын хаанд хүрсэн байна. Тэгэд Арамын хаан нь тийм агуу алдартай жанжин тэгж өвчтөе зовж байгааг мэдчихсэн учраас эдгэрчээсэй гэсэн хүсэл бас байгаа. Эхнэр ч бас байгаа. Наамч ч өөрөө байгаа. Тэн дотор хамгийн их хүсэжсэн нь гас гаргалгааг харж ирсэн нь итгэлтэй байсан хэн байсан? Израилийн бяцхан охин байсан. Тэгээд тэд нар тэр нэг охины тэр нэг үгэнд чиг тавьснаас болж энэ үг энэ хоёр улс үндэсний хооронд болж та нар гэтээ яриад уншаарай. Гэтэл энэ үг явсаар хагаад нөгөө Израилийн хаанд хүрдэг. Израилийн хаан уурлан хэлгэнсэн баг. Тэр нэг гэрч шигэнсэн тэр жижигхэн хүүхдийн яриа, охины яриа хоёр улс гүрний хоорондын дайсагналтай бол дайсагнал нэмэхүйц тэм хэмжээний үг байсан гэж боддоо. Тэгээд тэр Израилийн хаан уурлан хэлгэнсэн. Тэр иш үзүүлэгчтэй итгээгүй. Тэр өстой өвчтэй занжлаа бидэнд рүү явуулж биднийг өдөө хатгаж дайнд турхирж яана гэж уурсан. Тэгээд цаашаа түүх яаж өрнөдгөхөө тэр нааман жанжин морд цэргүүдээ дагуулсан. Бөө бэлдэн чин баян өстой нэрэ хичнээн одоо алт хөрөнгө одоо ховцос хуунаар ингээ ачцсан тий. Өстой толгой өдөөд ингээ өвчтэй хүн хүрдөө бардан байж бас болдгийм бай. Ядуу мөртөө бардан байж бас болдог. Шоронд орцсон эрхээ асууцсан мөртөө бардан байж бас болдог. Бардан гэдэг хүн бол зөвхөн мөнгөтэй хүн юм уу эсвэл ямар нэгэн фильмчд амжилт үзүүлсэн хүний тагдаг юм бас биш. Хинч бардам зам бас байж болдго юм байна. Тэгээд тэр өвчтөе тэгээд тэр хоёуг дуудаг хүмүүс нь тэр нэр талдартай агуу жанжин тэр Арамын жанжин явсаар агаад Илишгийн гатаа ирчих. Тэгээд зарцсан гадаа Арамын жанжин ирчтэй яах вэ гэж Йордан голд очиод 7 удаа усан бие угаа гэж хэлээ гэж хэлж байгаа. Гэрээсээ ч гараагүй тий. Тэгээд нааман ингээд уурч хин ирчээд байхад зориод ирчээд байхад тэгээ нааман дотроо ингэж боцно гэж. Нааман ирж байгааг тэр бурхны хүн сонсоод гэрээсээ гүн гарч ирээд тий өвдөг сөгдөн жанжин та ирүү дээшээ морд гэж хэлээд лавтаа тэр биенд минь гарах хүрээд тэ ингээд намд миний төлөө ингээд залбирч өгөндөө гэж бодож байсан. Тэр нэгэн нөгөөх нь гэрээсээс гарч ирэхгүй зарцаа явуулаад Йордан голд очиод 7 удаа усаар булхацгаа гэж хэлж. Тэгээд наамын өстөнөр түнтэйлээ уурлаад хамаг ямаа чирээд буцаад ингээд явж. Тэгээ хажууд нь байгаа нэгэн дагалдаж явж байгаа нэг нь та үнэхээр өхөнд өвчтэй байгаа үстэй. Та үнэхээр эдгэрмээр байгаа үстэй. Та үнэхээр шаналж байгаа штэ. Яагаад тэр хүний хэлсэн үгийг тэ дагч чингээ болтгүй юм бэ? Энэ хийсэн шин төлөө танаас юу унчих гээд байгаа юм бэ гэж. Тэгээд за яах вэ? Хийгээд үзье да гэд хийгээд Йордан голд очиж Йордан голоо гэж голыг цул голдог те. Энэ одоо Арамын нут энэ Израилийн нутгаар өчнөөн гол уснууд байгаа. Заавал Йордан голдоо гэж ингэж хэлдэг. Тэгээд тэнд 7 удаа булхаж ороод тэгээд арьс нь хүүхдийн мэт тийм арьстай боллоо гэж хэлсэн. Вау. Тэгээ энэ тэр нэг эзэгтэйхээ эзнийхээ гэрч шивгэнсэн ингээд нэг айж мэгдэж сандарч хэлсэн тэр үгнээс болж энэ гайхамшиг болж байгаа. Тэгэхээр ах トゥ ус минь бид нар хүүхдэд юу ярьж байгаа чих тавиараа гэсэн үг. Агуу хүчит зүйлсийг ярьж ч бол. Үнэхээр бурхан үгээ хэлж ч бол. Нялгсын амаар хүч чадлаа балтгана гэж хэлсэн тэр нэг нь үгээ хэлж ч болно. Тэр юу туусан туршлага суугаагүй бэл бэлжин амжилт олсон одоогүй ч түнд хөрөөс хамаахгүй падли байхгүй. Хүүхэд тэзээс тийм байд хүрхгүй үстэй.
Чадахгүй ш. Нас бага цус шингэн тэгж чадахгүй. Тэр ямар нэгэн туршлага ямар нэгэн зүйл хэрсүүлжээгүй. Гэхдээ бурхан тэр хүүхдэд дамжуулан хийдэг, ярьдаг гэдгийг бид нар мартаж болохгүй гэсэн. Тийм учраас хүүхдүүдтэй анхаарал. Ингээд маш их анхаарал. Тэгээд дараад нь за бид нар ингээд дараалал явж байгаа. Хүүхдийг зөвшөөр, хүүхдийг хүлээж ав. Тэгээ хүүхдийг авчир. Хүүхдийг авчир. Хүүхдийг хаана авчрах вэ? Хүүхдийг чуулганд авчир. Эсийн бүлэгтээ авч яв. Конференцуудад авчир. Чуулгандаа хүүхдүүдийг авчир. Бид нар хүүхдүүдийг үнэхээр төгшөөдөг. Үүрс дүүрээд авч явахаас төгшөөдөг. Очоод төвөг болно гэж төгшөөдөг. Харц хамтхаас төгшөөдөг. Саад болно гэж боддог. Зуягч нэг Америкт нэг сүмд яваад нэг сандар доогоор хөвдсөн нэг хүүхдийн зургийг ингээд тавьсан байсныг та нар нэг анзаарсан уу? Нэг сандар доогоор ингээд хөвдсөн. Цуглааны үеэр. Тэгээд тэр хүүхдүүд бол эндээс болж байгаа ярьж байгаа бүх юм өөдгөртэй байгаа л да. Тэ? Тэгээд томчууд ярьж байгаа юм өөдгөртэй. Анхаарал татах юм байхгүй, нойр нь хурж байгаа. Гармаар байна, ормоор байна, гүмээр байна, хараамаар байна. Тэгээд нэг хүүхэд ингээд бүр ядарсаасаа болоод ингээд цуглаан дотор нэг том хүмүүсийн сандар доогоор ингээд хөвдсөн. Тэ? Тэгтээ тэн дотор бурхан ажиллаа хийж байгаа. Амен. Тэгээд хүүхдийг одоо сүүлийн үед ингээд миний хүүхдийг өрөөгөөд өгөөч, төсөө өдрөөр нь залбираад өгөөч, миний хүүхдэд ингээд өгөөч гэдэг одоо ингээд пастор хүний хувьд ингээд одоо хүмүүс Есүсээр хүүхдүүдээ гар хөргөлмөр байсан шиг те ингээд тийм одоо цагууд ингээд надад их олонтоо тохиолддог л доо. Тэгээд би ингээд бүр ингээд залбирдаг ингээд өрөөд ингээд нэг тийм бүр үхтэй болцсон. Бүр ингээд баримталдаг ингээд яг л ийм дөрөв юмар би энэ хүүхдийг одоо өрөөнө гэдэг. Тэгээд тэр дөрөвгээ хэлж байгаа л өрөөдөг те. Тэгээд энэ болохоор Луг 2:52 дугаар ишлэл байгаа. Есүсийн бие хаан өссөөр байсан бөгөөд мэрэгэн ухаан суралцаж олонний тааллыг олно, бурхны тааллыг олжээ гэж. Тэгэхээр бид нар хүүхдэд дөрвөн чухал зүйлийг хөсөмжилж өрөөх. Үнэхээр эрүүл чирэг өсөөсэй. Бие мах бодны хувьд үнэхээр эрүүл чирэг байгаас. Хоёрдугаарт нь мэрэгэн ухаантай. Аливаа юмд мэрэгэн ухаантай. Гуравдугаарт нь олонд нийцтэй. Олонний таал нийцсэн. Нийгэнд бие авч явж чадахгүй биз. Тэ? Тийм хэмжээнд. Дөрөвдүгээрт бурхны таалаг бас. Бурхнаа таньж мэдсэн. Бурхныхаа агуу биширдэг, бурхныхаа хөв тавилан дуудаг дотор амьдардаг хүн болж өсөөсэй. Энэ дөрвөн чухал зүйлээр хүүхдүүдэд өрөөдөг. Тэгэхээр чуулганд явснаар таны хүүхд энэ дөрвдөр үнэхээр төлөвшөх болно. Бурхантай тэнд уулзах болно. За яг сургууль дээр нууцхгүй ч юм уу эсвэл өөр гадаа энэ тэнд уулзахгүй гэсэн үг бас биш шүү тийм ээ. Мэдээж бурхан бодоод хаанч байгаа, хаанч үгээ хэлсэн, зүудэн шилэн. Харин энэ дотор яг ингээд нөгөө бурханы тааллыг олоход суралцаж, яг бурханы хувь тавилан дуудахтай хүрэгтэн чуулган төлөвлөх болно. Амен. Тэгээд олонний таалал харилцаанд нэг нь олон ингээд анги дотор өөрийгөө илэрхийлж чаддаггүй, олонний дотор бие авч явж чаддаггүй байсан хүүхдүүд сүм дотор орж ирээд тэн дотор хүлээж зөвшөөрөгдөд үн цэнэ мэдээд тэгээд тэд нар ингээд те өөрийгөө илэрхийлж чаддаг, найзуудтай болдог. Тэн дотор хэн нэгэн болж чаддаг хүүхдүүд зөндөө байдаг байхгүй. Гэтэл тэнд ингээд адлагдж идэг, тэнд ингээд дууга хамхуулж идэг, шавдарлагдж идэг хүүхдүүд байж идэг. Гэтэл энэ дээрээ тэгээд тэд нар олонтой харилцах харилцааг нийгэмд хэрхэн бие авч явахыг тэд нар энэ сүм дотор сургацсан байж идэг. Дараагийнх нь болохоор зэрэг юу гэхээр зэрэг мэрэгэн ухаан. Саяхан нэг фэйсбүүкээс нэг юм мэдээлэл орж унсан, юу гэж орж унсан бэхээр зэрэг энэ боловсролыг ухаантай андуурдаг ийм одоо нийгэм байх юм аа гэж нэг нь бичсэн байсан. Тэгэд бид нар боловсролоор ухаантай болно гэж боддог. Гэтэл 3-4 ихтэй сургууль төгссөн хүн тэнэг байханд хэврэл байж идэг гэж бичсэн байдаг. Тэгээд 3-4 ихтэй сургууль төгссөн за энэ станаар амар ухаанд хүрнэ гэж бид нар боддог. Гэтэл тийм их боловсрол эзэмшсэн мөртлөө ухаангүй тэнэг байх нь бас байдгаа гэж. Тэгэхээр мэрэгэн ухааныг бид нар боловсролоос олдоггүй юм аа. Мэрэгэн ухааныг бид нар бурхны үгнээс олдог юм аа. Амен.
Тийм учраас миний хүүхэд таны хүүхэд мэрэгэн ухаантай болж үсгэн энэ сүм дотор энэ боломж байна. Хамгийн их мэрэгэн ухааны үгсүүд хаана яригддаг вэ? Энд сүм дотор яригддаг, сургалтууд дотор яригддаг, конференцүүд дотор яригддаг. Амен. Энд мэрэгэн ухааныг олж авч байна. Энд бие эрүүлж хэрэг, бие авч явахыг энэ дотор бас суралцаж болно. Энэ дөрвөн зүйлс авч. Тийм учраас та хүүхдээ сүмд авчир. Есүс рүү авчир. Чуулганд авчир. Есүс юу гэж хэлсэн? Над руу авчир гэж хэлсэн. Өнөөдөр Есүс яг тэр бодит яг тэр Есүс нь хэн бэ? Түүний чуулган нь юм аа. Чуулган нь түүний бие юм аа. Амен. Та чуулган руу авчирж байгаа түүнийг Есүс рүү авчирж байна гэсэн үг. За хамгийн сүүлийн нэг чухал зүйлийг та бүхэндээ хуваалцъя. За энэ болохоор зэрэг Марк 9:33-аас. Тэд Капернаумд иржээ. Айд байхдаа Есүс замдаа та нар юун тухай мэтгэлцээд байваа гэж тэднээс асуув. Харин тэд замдаа хэн нь хамгийн агуу болох талаар мэтгэлцэж явсан тул дуугүй байлаа. Тэр суугаад 12-оо дуудаж тэдэнд тэргүүнд байхыг хүсэх чинь адагт байж бүгдийн зарц болдог гэж хэлв. Тэрээр хүүхэд авчираад тэдний дунд зогсов. Есүс хүүхдийг тэргүүлж тэдэнд хэн миний нэрээр ийм хүүхдийг хүлээн авна, тэр намайг хүлээн авна. Хэн намайг хүлээн авна, тэр намайг бос. Харин намайг илгээгчийг хүлээн авч байгаа юм гэж хэлв. Томчууд бидний тэмцэлддэг зүйлс хэн нь хин юм бэ гэдгээ харуулахыг хүсдэг. Хэн хин юм бэ, хэн агуу юм бэ гэдгээ би тэрнтэй уулзсан. Би тэрний найз штэ. Чи Петр юм уу загас чи тэгж ярих болоогүй. Матай чи татвар хураагчаа. Чи юм нүгэлтэн хизээ юм болчихин гэж. Энэ мэтгэлцээний маргааны одоо их усүр нь тэдний гарал үүсэд хэн байсан дээр л ер нь хэрүүл болдог. Би чамааг бодох юм болоод гэж Иохан Есүс намайг өмнө төрөнд дууддаг шүү. Ийш тийшээ явъя гэхдээ Есүс намайг дууддаг шүү. Чи юм уу Петр дуугаагаараа эсвэл Томаса гэж. Тэгээд энэ хооронд дандаа гарал үүслэр хэн ямар мэрэгцэл эзэмсэл гарал үүсэд юу хийдгээрээ хоорондоо маргалддаг, мэтгэлцдэг. Тэгээд нэг нэгэ хүлээн зөвшөөрдөг. Татвар хураагч загасчнаа хүлээн зөвшөөрөхгүй. Загасч нь татвар хураагчаа хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээд энэ хоёрын хооронд ингээ хэрүүл мэтгэлцээнүүд бод. Ингээд замд ингээ явж байхдаа ингээ Есүсийг дагаад явж байхдаа ингээ маргалдаар ингээ тэгж ярих юм бол манай аав их ийм хүн байсан шүү гэж яриад л тэгж ярих юм чи миний ахыг таних юм уу гэж яриад л тэгж ярих бол манай нутаг ус гэдэг ингээл яриад ингээл маш их ингээд нэг тийм маргаан мэтгэлцэн тийм одоо асуудагч хэрүүл ингээ болж ирсэн гэсэн. Тэгээд Есүс танд замдаасаа юу яриад байсан бэ гэж асуусан чинь хинч дуурахгүй байна те. Хинч дуурахгүй. Тэгээд Есүс бол ингээ мэдж байгаа. Тэгээд Есүс нэг хүүхдийг тэдний дунд зогсоогоод хэн энэ хүүхдийг миний нэрээр хүлээж аавна. Тэр нь намайг хүлээж авч байгаатай адилхан. Хэн намайг хүлээн аавна, миний эцгийг хүлээж авч байгаатай адилхан юм аа гэж. Тэгээд ажил мэргэжил олонт амжилт гаралт үүслээрээ мэтгэлцэж агуу дээр одоо ингэж зурчилдчихсэн хэрэлжсэн тэр нөхдүүдийг хинч тоохгүй, хинч өөртөө зүүрлэхгүй, дүүцүүлэхгүй нэгэн хүүхдийг тэдний өмнө зогсооч. Хинч хизээч өөрийгөө хүүхдтэй зүүцүүлэхгүй, зүүрлүүлэхгүй л ахгүй юу? Ягаад гэвэл хүүхдийг зүүрлүүлэх ямар ч шалгуур бидэнд байхгүй юу? Ягаад гэвэл миний түрүүний хэлсэн нөгөө хүүхдэд чинь нөгөө сурч боловсрсон юм байхгүй. Гавья байгуулсан юм байхгүй. Тэ? Бүтээж байгуулсан юм байхгүй. Олсон юм байхгүй. Хийсэн юм байхгүй. Ямар нэгэн юм үзүүлж харуулах юм байхгүй л тийм л хүн байхгүй юу? Тийм л байхгүй хүүхд чинь тийм л байдаг байхгүй юу? Тэгээд тэрийг ингээд дунд нь зогсоогоод тэгээд та нар энэ хүүхдийг хүлээж авч чадах юм миний нэрээр гэж. Тэгээд Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр Лук 18 дугаар бүлэгтэр Бурхны хаанчлалд хэн орж чадахгүй гэж хэлсэн. Та нарын хүүхэдтэй адил байж чадахгүй бол та нар Бурхны хаанчлалд юу орж чадахгүй. Бурхны хаанчлалд ягаад гэвэл энэ хүүхдүүдийг адил юм аа гэж хэлсэн. Хүүхэдтэй адил хүмүүсийг юм аа гэж хэлсэн.
Хүүхэдтэй адил байна гэдэг нь доошоо орж байгаа хэлбэр мөн үү? Хүүхэдтэй адил зүүрэл гэдэг нь хинч биш байдалд орж байгаа, дорзуулж байгаа хэлбэр мөн үү? Ерөөсөө биш. Бид нар ингээд нэг илүү аамс илэрснараа гэдэг. Энэ бол хүний онол. Энэ бол хүний баримтлагч зарчим. Бурхны хууль бол шал өөр. Тэгээд хүүхэдтэй адил бай гэсэн чинь яг юу гэсэн үг вэ? Хүүхэдтэй адил бай гэсэн яг юу гэсэн үг вэ? Никодем гэдэг нэг хуульч багш ихтэй чи дахин төрөх ёстой. Чи сүнсээр дахин төрөх ёстой гэж би одоо ээжийн хөвлөрөө ороод тэгээд дахиад төрнө гэж үдэ гэж мах бодын дагуу бодож байсан те. Гэтэл бид нар хүүхэдтэй адил бай гэдэг нь ингээд дахиад би одоо яах юм бэ? Одоо яах юм бэ? Хүүхэд мэд бай гэхэр ч одоо яах юм бэ те? Хүүхэд ч гэдэм гиндэн байх юм уу? Хүүхэд чиг ингээд чи одоо яах юм гэж бодож гин үү? Аа? Яг нэг мах бодын дагуу бодож гин үү? Ингээд сүнсээр бид нэгэ бодох ёстой тийм энэ залбирах ёстой. Ариун сүнсээ хүүхэдтэй адил бай гэж яг юу хэлээд байгаа. Хүүхэдтэй адил хүмүүс Бурхны хаалт орно гэж яг юу хэлээд байгаа гэж бодоод бид нар хүүхэдтэй дөрүүлэн бясалгах гэсэн. Хүүхэд хувцсныхаа төлөө хөдөлмөрлөж маргааш юу идэхийн төлөө санаа зовж яа нэ гэсэн тэр нэг тийм санаа зовлоор ингээд дүүрэн байдаг болов. Үгүй шүү дээ тий. Тэр энийг ингээ уйлаад аавна гэж мэддэг, гуугаад аавна гэж мэддэг, тий? Ингээд хилээд аавна гэж мэддэг байхгүй тэд нар. Энийг өгнө гэдэг мэддэг. Энэ ээж боломжтой гэдэг мэддэг. Энэ нь ингээд яаж игээд өөрт нь ирнэ гэж итгэдэг тийм хүмүүс байхгүй юу? Тэгэхээр хүүхэдтэй айд гэдэг чинь хүүхэд ерөөсөө тийм итгэлийн хүн байхгүй. Итгэлийн жишээ байхгүй. Тэгээд эцэг нь түүнд санаа тавина гэж итгэдэг. Эцэг нь түүний төлөө хөдөлмөрж байгаа гэдэгт итгэдэг. Эцэг нь түүний төлөө сайныг өгнө гэдэгт итгэдэг. Тийм л хүүхдүүд байхгүй. Тийм учраас бид нар Бурханд яг л ингэж итгэдэг. Яг л Бурханд ингэж итгэдэг. Бурхан бидний төлөө ажиллаж байгаа гэж итгэдэг. Бурхан бидэнд ингээд үнэхээр ингээд хайртай гэж итгэдэг. Бурхан намайг сонсондоо гэж итгэдэг. Бид нар яг л ингэж нэг юм хүүхдийн мэт юм итгэлтэй байж. Бид нар станараа лаг гавья байгуулснараа Бурханд үнэлгээ авна гэж боддог. Маш их олон юм хийж бүтээснараа Бурханд тоогдно гэж боддог. Тэгээд их олон юм хийж станараа буджигнуусараа Бурхан намайг станараа анхаарна гэж боддог. Хүүхд бол хизээч тэгж боддог. Хүүхд угаасаа намайг анхаарч байгаа гэж боддог. Угаасаа мэддэг. Хүүхд мэд тийм итгэлтэй байцгаая. Маань Бүгд хамтдаа суулгасаа босгоо.